За өгүүлбэрийн хураах хурлын тухай ярилцъя. За хичээлийн маань зорилгоо өгүүлбэрийг хураан бичих даргуудтай тавьсан. За тэгэхээр өгүүлбэрийн хургал гэдэг бол өгүүлбэрийн гишүүдийн нэг хасах байрыг хөдөлгөн сэлбэх нэг үг гэдгийг нөгөө хэлээр одоо сайлгах. За мөн нэр ба үйл гишүүдийн хургал өөрийг зэрэг өөрчлөсөн өгүүлбэрийн хургал гэж одоо нэрлэдэг. За тэгэхээр хураар дэлгэрүүлж салаалах тонгорох гэсэн одоо хилэнд хургал хийх одоо үндсэн дөрвөн арга байгаа. За энэ дөрвөн аргыг бид бол бүтээвэр өгүүлбэрх гэсэн хэлний нэгжүүдэд одоо хийнэ гэж ойлгож байна. За өнөөдрийн хичээл бол өгүүлбэрийн хураах хурлаа. За хураах хурлыг хийхдээ өгүүлбэрийн одоо цөөн бүтцээр хураах юм арга байна. За жишээлбэл өөдрөг сайхан бодолтой хүмүүс төмөн бэрхшээл дундаас боломжийг олж хардаг гэсэн. За энэ өгүүлбэрээс хүмүүс боломжийг олж хардаг гэсэн. Өөрөөр хэлбэл гурван бүрэлдэхүүн цөөн бүтцээр нь хураасан байна. За нэр үгийг үйлчилж одоо өгүүлбэр болгох юм. Нэг арга байна. Ёс юмгар төр төмбөр гэдгийг мартаж болохгүй гэсэн. За тэгэхээр мартаж болохгүй тийм ээ. За энэ одоо өгүүлбэрийг ёс юмгар төр төмбөр гэж одоо бусад гишүүдийг нь хураах замаар нэр үгийг нь үйл үгийн одоо өгүүлбэр машины үүргээр ингэж авч хэрэглэж байгааг бол бид нэр үг үйлшиж өгүүлбэр болгож ингэж хэлсэн. За гурав дахь арга бол данд онцлбор гишүүнээр нь хурааж болдог. Чи хоолоо идсэн үү гэдэг дээр идсэн гэдэг одоо ганц одоо үйл үгээр тийм ээ өөрөлдөл юм бол онцлбор гишүүн. За ийм өгүүлбэрүүд одоо ганцаар болон харилцан яриа дотоод ярианы хам сэдв холбосон орчиндөө нөхцөлдөж одоо үйлссэн байдаг ийм онцлогтой. За тэгвэл бид нэр бол яг нь хэл яриа тийм ээ харилцан яриад бол энэ өгүүлбэрийг хэрэглэх нь түгээмэл байдаг. За бүрэн өгүүлбэрийг бүрэн бус өгүүлбэрээр одоо хураах арга байна. За жишээлбэл зуны сайхан нэгэн өдөр чулуут голын нэрэгдээ шуудын жиргэг сонсон хөгжим гэсэн. За энэ дээр зун өдөр чулуут гол шуудын жиргэг. Өөрөөр хэлбэл бүрэн өгүүлбэрийг бүрэн бус одоо өгүүлбэр болгож гэсэн. За та манаас ийм одоо ихтэй таарч ирсэн баг тийм ээ. За ийм одоо өгүүлбэр байлаа гэхэд одоо ийм бүрэн өгүүлбэрийг зуны сайхан нэгэн өдөр гэдгийг бол зун гэдэг үгээр нь одоо ганц одоо төлөөлүүлээд за одоо чулуут голын нэрэг дээр гэдэг дээр чулуут гол гэх мэтлэн яг бүрэн одоо өгүүлбэрийг бүрэн бус өгүүлбэр болгож гэж хураах хурлыг бас хийж болно. За мөн гишүүн өгүүлбэрийг гишүүнээр хурааж болдог. Жишээлбэл хотгор газрыг хорглоор дүүргэдэг хонь нэг нэрдэн гэсэн. За энэ өгүүлбэрийг хотгор газрыг хорглоор дүүргэдэг гэсэн энэ одоо тотгол гишүүн өгүүлбэрийг хорголтойч хонь нэг нэрдэн гэсэн одоо тотгол гишүүн өгүүлбэрийг нэг гишүүн болгож одоо хурааж байна гэсэн. За тэгэхээр өгүүлбэр үг хэлхийг төлөөнөөр бас урлуулан хураах арга байна. За жишээлбэл Монгол орн бол дэлхийд нүүдлийн мал аж ахуй соёлыг авч үзсэн орн юм а гэж илтгэлдээ дурджээ гэсэн өгүүлбэрийг Монгол орныг ингэж илтгэлдээ дурджээ гэж. За улаанаар тэмдэглэсэн байгаагаас ажиглаараа ингэж гэдэг үгээр дэлхийд нүүдлийн мал аж ахуй соёлыг авч үзсэн орн гэсэн энэ өгүүлбэрийг бол ингэж гэдэг үгээр хураасан байна. За тэгэхээр ингэж гэдэг үгээр одоо ямар санаа хураасныг бас хам орчноос нь та бүхэн эсэргээж үзээрэй. За тэгээд мэдлээд цахим поинтэд хичээлүүдээ бас эргээд хараарай. За тэгвэл өгүүлбэрийн одоо хураах хурлыг хийх аргууд бас юм байна. За та бүхэнд бас сэргийн сануулгах зорилгоор багш нар оруулж ирсэн байх учраас та бүхэн үзээд өмнөх хичээлүүдээ бас эргэж хараарай. За хурлыг хийх аргуудыг энд үндсэндээ 6 аргаар бол өгүүлбэрийг хураах хурлыг хийж болно гэж үзэж болно. За хурлыг хийхдээ хураах хурлыг хийхдээ анхаарах бас хэд хэдэн зүйл байна. За нэгдүгээрт нь өгүүлбэр сайтар ойлгож унших хэрэгтэй. Хоёрдугаарт нь өгүүлбэрийн санаагаа тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. За мөн өгүүлбэрийг хураах арга одоо тодорхойлох. Сая үндсэн нь одоо 6 аргаас аль аргаар нь би хураах хурлыг хийх вэ гэдг бас тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. За ингээд өгүүлбэрт байгаа чухал бусыг одоо ялгаж чадж байгаа нь хураах хурлыг хийхэд хамгийн одоо чухал чадварууд юм аа гэж ойлгож байна. За ингээд өгүүлбэрийн одоо цөөн бүтцээр бас хураана гэсэн сая. За тэгэхээр цөөн бүтц гэж юу вэ гэдэгтээ бас энэ слайдыг бас хараад дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За өгүүлбэрийн гол гишүүн дэд гишүүн гэж юу вэ тийм ээ дэд гишүүдийг одоо яаж нэгэн дэлгэрүүлэх үү яаж хураах үү гэх талаас өмнөх хичээлүүд дээр үзсэн байгаас сэргийн санаараа. За өгүүлбэрийг одоо цөөн бүтцээр хураах
жишээнүүд байна. За гişүү хөлбөр гişүү дээр нь хураах одоо гişүүнээр хураах жишээ байна. За өгөөдрөг хэлгийг төлөөний үгээр одоо орлуулан хураах жишээ байна. За ингээд баттгэх сорилуудаа ажиллаад өмнөх хичээлүүдээ бас мөн одоо давхар үзээ өнөөдрийнхөө хичээлийг сэргээж зэрэг гэдгийг анхааруулъя.